уган цэг тусгийн эрхлэгчтэй нийгмийн эрүүлэндийн танталтын цагаас үзүүлж байна. Эмбэтано өөдөө болон өөгийнхаа эсийн хамт олондоо эсийн эмжилсэн сайхыг хүсье. Өөдөө хайртай шүү. Хандаа болон ханийхаа ахтамд олон энэ өдрийн мэндийг хүргье. Минийэр пар гэрээ баталж өгдөг баярлж өгдөг шүү. Хандаа болон уруу дайртай шүү. Хараа гомдоо жуурлуулж байсан бол уучлаарай. Тэгээд хандаа болон ханийхаа хамт олон ажлын өндөр ажил хүсье. Сайн уу хайрт минь? Гэрээсээ хол ажилтдаг намайгаа уучлаарай. Миний энэ гэр бүлийнхээ төлөө ажиллаж дандаа хөдөлмөрлөдөг шүү. Чамдаа баярлалаа. Чамайгаа гомдоож утсан үйл бүрийг минь уучлаарай хань минь. Хайртай шүү чамдаа. Эхнэр Теодолд Баянгар аймгийн зоны зүтэн судлалын төвийн хамт олонд нөхөр Норуу Эрдэнэцэнгээс зориулв. Сайн мэцэн мөнхаа. Нөхөр байна. За, та бүхэн ажилласан сайн уу? Ажил өндрөө. За, та бүхэнтэйгээ бас нэлээдгүй хугацаар хүчин төгөөг бичлэлсэн. Хамт олондоо энэ өдрийн мэндийг хүргэе. За, би бас та энд нөхөр одоо эрүүл мэндийн газар зооноос хамшиг асуудал хариуцах мэргэжилтэн дээр ажиллаж байна. За, юу баг 3 жил болох ч юм те 22 онд болсон гэж чинь. Тэгээ цаг хугацаа чухлын та эдгээр өнгөрүүлсэн бас цаг хугацаа маань нэг л одоо 14 жил хамтдаа байсан байна. Анх ажлаас солиод одоо хотготойроо газарт ажиллаж нэг хэсэг ажлынхныгаа илүү өрүүлдэг юм байна, санддаг юм байна. Тэгээ хавар болоод ирэхэд өдөө явмаа санддаг юм байна. 3 цаг гаргаад ирэхэд өдөөний явмаа санддаг болчтой юм байна. Тэгээд одоо ч юм дөө суурь ажилтаа тасч байгаа шиг дээ. Тэгээд хамт ажиллаж исэн гоцоогоо хамт олон за одоо ажиллаж байгаа шинэ залуучуудаа бүдээр ажлын өндөр амжилт хүсье. Та нар маань мундаг шүү. За сайн мэцхан уу? Намайг Бачааргалаа охтой Хэлэг гэдэг. Ээжийн маань Туяамаа гэдэг. Ээжтэй болон ээжийнхаа ажлын хамт олонд нь энэ бичлэгийг үзэн суугаа өдрийн мэндийг хүргье. За ээжтэй одоо тэр болгон ингээд сэтгэлийнхаа үгийг уудлаад гаргаад там хөрхөн шүү, таньда үргэлж хайртай байдаг шүү гэд та хэлж чаддаггүй. Харин энэ боломжийг олгож байгаа ингээд ээжийнхаа ажлын хамт олонд бас маш их баярлалаа гэж хэлмээр байна. Ээжээ танд охин хязгааргүй их хайртай шүү. Миний мэдэх одоо хамгийн төвчээртэй, хамгийн уян зөөлөн сэтгэлтэй, хугаршгүй, нугаршгүй одоо амьдралаас одоо үлгэр дурайл авдаг хүн маань таам юм шүү. Танда охин бүр маш их хайртай, бүр танаар бүр маш их бахархдаг. Одоо багаас нь хавлаад ингээд ямар эцэгхийн хайр болон одоо юугаарч таалгүй ингээд элбэг өсгсөнд охин ихэр маш их баярлалаа. Хамгийн гол нь ингээд хүүхдээ бүр маш сайн сонсож чаддаг. Юу ч хийсэн, юу ч хэлж хийсэн, юу ч ярьж хийсэн ээжээсээ ингээд буруутгалын мэдрэмж бүр ганц ч удаа авч өсөөгүй. Энэ л доо үнэхээр бүр маш бахархмаар үлдэл. Ингээд таныг харах болгоно л хэрэн хайр маань асгардаг, ундардаг гэд. Гэтэ тэр болгон ингээд ээжийг тэрврээд охин тань хайртай шүү гэд хэлж чаддгууд бас уучлаарай. Хамгийн их миний хэлхийг хүсэж байгаа зүйл юу вэ гэхээр энэ амьдралд ерөөсөө бууж өгөөгүй тань үнэхээр их баярлж байна. Үнэхээр илэг бүтэн аз жаргалтай ингээд амьдралыг ингээд бэлгэлээ явж байгаа тань бүрэн маш их баярлалаа ээжээ. Намайг үнэхээр зөв хүн болгож өсгсөн гэж боддог. Тэгээд одоо таны ингээд ургуулсан цэцэг чинь ийм том болоод гоё цэцэглэж аваа. Тэгэхээр ингээд юунд санаа зовхгүй аз жаргалтай амьдрах хэрэгтэй шүү.
Ээжийн тухай шүлэг олоод уншуу гэтэл ээж минь хараас илүү үг алддаггүй. Элсэн говийн ширхэг бүрийн таваар ээжээ охин танд хязгааргүй их хайртай шүү. Ивэлсэн сүхтэй нь амлсан юм болохоор энэ хороод бурхнаас ч илүү шүү та. Лон хөвлөд тань бүрлдсэн юм болохоор хайрлахгүй байхын аргагүй та ээжээ. Шүтгэхгүй байхын ч аргагүй шүү та. Танд охин хязгааргүй их хайртай шүү. Хонда болсон